жилийн ойд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За ингээд мөнгөн хар хамтлагийн 50 жилийн ойн хугацаанд мөнгөн хар хамтлагийн одоо хийсэн бүтээсэн үйл ажиллагааг бид нарт бас товчхон ч гэсэн одоо танилцуулъя. Би 1983 оноос барилгын клубын эрхлэгчээр очиж байсан. За тэр үед бол мөнгөн хар хамтлаг аль хэдийн хөлөө олжсон хамтлаг байсан. За энэ хүн одоо байгуулаад 50 жил болж байгаа хамтлаг юм болохоор тэр үед бол 83 онд хөлөө олцсон хамтлаг байсан. Гэхдээ хийх юм бол маш их байсан. Бид барилгын ажилчдын клуб гэдэг нь ер нь 300 хэдэн хүний суудалтай том клуб байсан. Тэрнийг мэддэг бас нэлээд хэд хүмүүс энд байгаа баха. Тэр барилгын клуб бол мөнгөн хар хамтлагийн одоо их өөрснийх нь тавьж өгсөн их усүрийн тийм клуб ажилчны клуб гэж байсан юм аа. Тэгээд 83 онд авснаас хойш бод битэр одоо цахилгаан хөгжмийн хамтлаг бол болж байна. Хамтлагтай боллоо. Үндэсний хөгжмөнтэй болгоё гэд бит хоёр Монголын үйлдвэрчний эвлийн одоо тэр соёл хариуцсан хүн дээр очиж өдөржингөө хэсэж байж хоёулаа тэр хүнийг олж тэгээд 6 ятг контрабас яочин гэд ингээд барилгын үндэсний хөгжмийн хамтлагийг бас бий болгох гэж авчирч байсан юм аа. За тэрнээс хойш бид нар ер нь би энэ одоо орчин үеийн юмнууд бол одоо их үүсвэр болсон гэж боддیں۔ Яагаад гэвэл 86 оноос бид нар барилга тэр үед сайхан баян байсан үе бид нар өөрснөө 100 хүний суудалтай одоо ширээ сандал бүх юмыг бэлтгээд 100 хүнийг нэг удаа хүлээж авдаг цэнгэлтэй үдэш гэдэг клубыг байгуулж байлаа. Бодын удирдлагын дор будад загнуулаад одоо зөндөө одоо нэг тийм зуулааны чийдэнгүүдийг өнгөнгөөр будаж хүртэл маарлаар татаад ингээд ийм гэрэл гэгээ гаргаж одоо тэр үед бол юм ховор байсан, бүдүүлэг байсан болохоор ингэж хийжсэн. Тэр үедээ тухайн улсуудаа бол бас болж л байсан. Тэгэхээр зэрэг би энэ мөнгөн хар хамтлаг бол аймгийн анхны цахилгаан хөгжмийн хамтлаг. Тэрэн дээр цэнгэлтэй үдэш клуб гэдэг бол одооний энэ бар, ресторан, караоке одоо ихэнх үүсвэр байжээ. Аймагт анхаж одоо эхэлсэн байна гэж боддгийн. За тэрэн дээр улаан хошин шогийн клубын эхлэл бас манайхаас гарсан гэж боддог. Одоо хошин шогчдын одоо энэ тоглоод байгаа юмнуудыг чинь бид нар алиа шогчдын клуб гэж байгуулад тэгээд анх тоглож эхэлж байсан. За нийгмийн янз бүрийн ороо бусгай юмнуудыг бас хөөрхөн шүүмжилдэг, гаргадаг ийм байсан. Тэгээд одоо тэрнийг бодохоор зэрэг одооний энэ хошин шогийн клубүүдийн эхлэл үүсвэр нь байжээ гэж би боддгийг. Тэгээ барилгын клуб бол одоо барилгын зөндөө олон баригадуудтай баригад болгоныхон дунд урлагийн үйлчлэг зарладаг. Тэгээ бид нар бас өөрснөө шүүгчээр суучнаа. Тэгээд ямар ч байсан шүүгээд 1-2 дугаар байр эзлүүлээд ингээд явдаг байсан. Тэгээ барилгын тэр үед үл ерөөсөн барилгын клуб шиг тийм одоо сайхан клуб байгаагүй, олон хүн цугладаг газар байгаагүй, цахилгаан хөгжмөнтэй газар байгаагүй. Тэгээд энэ аймгийн одоо бүх бүжиглий гэсэн залуучууд болгон залуучууд бол ерөөсө барилгын клуб рүү л ингээд бэлчдэг байсан үе юм аа. Тэгэхээр зэрэг би одоо энд их талархалтай ханддаг. Гэтэл энэ одоо зүйлийг анх байгуулсан хүн одоо ингээд 50 жил болцохоо та нарын өмнө зогсоод ингээд байжгаад баяр хүргье. За одоо бодотан микрофон шилжүүлээ. Бод одоо энэ яаж энэ клубыг байгуулах юу ах вэ? Цахилгаан хөгжмийн хамтлагийг яаж байгуулсан тухайг бас та нарт сонирхол болох бах уу? За манай барилгын хамт олон хүн ирсэн юм шиг байна. Манай аймгийн хөдөлгөөнд бас нэлээд хүмүүс одоо манай концертанд ингэж байгаад нь бид нэр мөнгөн харшийн зүгээс та бүгдээ баярлалаа. За мөнгөн харш анх би 1965 онд барилгад техник механикчаар ирж байсан. 68 оноос эхлээд манай барилга онтоор бол үлээвэр хөгжим, хиймэл цахилгаан хөгжим бид нар чи хөгжим одоо хиймлэр хийж, өөрснөө хийж анх одоо барилгын юунд ажиллаж байлаа. Үүнд манай цоо байна, сугаржил баамн байсан. Одоо Төмөрбаатар манд байгаа. Сайхан байгаа шүү бидэд. Тэр үед анхны мөнгөн ган ивэ гэдэг хамтлаг байгуулж байсныг манайхан ер нь мэдэх хоо.
За тэгээд 1975 оноос шин цахилгаан хөгжим одоо энэ хөгжим Монголын үйлдвэрчдийн зөвлөлөөс биднэрт шагналаар ирж бид нар анх одоо мөнгөн харш гэдэг цахилгаан хөгжмийн групптэй болж тэрнээс хойш бол одоо маш олон хүн манай цахилгаан хөгжмийн хамтлагт одоо орж тоглож одоо 2 3 тийм одоо групп болж ажиллаж байсан. За манай хамтлаг бол аймгийнхаа хөдөлмөрчид барилгынхаа нийт ажилчдын дунд урлаг уран сайхны бүх ажил тэгээд одоо тэрийг аймгийнхаа сум олон одоо сумдаар явж энэ очоогүй сум байхгүй бүх сумд очиж бид нэр барилгын барьж хөгжмөрөө үйлчилж явлаа. Тийм учраас одоо миний одоо бодоход мөнгөн харш маань 50 жил болсон байна. 50 жил болоод бидний одоо хүмүүсд нас дээр гарч өгшөрсөн учраас одоо хөгжмөн манай залуу үедээ хүлээлгэн өгч дараачийн минь одоо биднийг залгамжлан явах залуу үеийн минь одоо биднэртэй хамт өнөөдөр тоглосон тэрийг та нар үзэн баярлах баха. За тэгээд та бүгдээ товтой сайхан сууж манай тоглолтыг сайхан үзээрэй. Хөгжмийн минь хамт олон та бүгдээ сайхан тоглож та бүгдээс сэтгэл сэргэм сайхан урам авах баха. За сайн байцгаана уу. За энд сууж байгаа усуд ялангуяа манай ахмадууд энийг жоохон хуу одоо юу гэж сууд байгаа юм бол гэж харж иж магадгүй. За миний энэ зогсох болсон шалтгаан юу гэхээр одоогоос 2 жилийн өмнө бод ах маань Батбаатар ах маань манай мөнгөн шамтлагийнхан очоод за ахнар нь бол одоо ингээд зодог тайллаа. Мөнгөн хар шамтлагийн бүх эрхийг бүх хөгжмийг бүгдийг чамд өглөө. Үүнээс хойш түүнээс цааш Дорногов аймагт мөнгөн хар шамтлаг тасрах ёсгүй шүү гэдэг үүрэг даалгаврыг надад өгсөн юм аа. Тэгээд би энэ одоо ахнарынхаа за баярлалаа. Ахнарынхаа одоо үүрэг даалгаврыг биелүүлж одоо идэвгүй мөнгөн харш 4 дахь хамтлагийг байгуулад явж байгаа. Одоо 5 хүнд манай хамтлаг бас 5 хүнд тоглож сонирхол. Тэгээд цаашаа 5 6 гээд би хэдэн нас үлдээ юм аа. Тэгээд цаашаа явах байх. Ямар ч байсан мөнгөн харш гэт хамтлаг бол Дорноговт бол 50 настай болсон. Дорногов аймагт ер нь тэр үед ч юм бол хамтлаггүй байгуулах гэж байдгүйсэн шүү дээ. Бүх газар бол хамгийн удаан тоглосон нь бол мөнгөн харш хамтлаг байт юм аа. Тэгээд миний хувьд бол бас өөрийгөө азтай гэж бодож байгаа. Яагаад азтай гэхээр би одоо Дорны говийн рок попийнхан гэдэг ном эмэгтгэж хэлж байгаа юм. Одоо энэний түүхийн том номыг эмгэгтгэх тийм аз одоо ховь надад тохиолсонд маш их баяртай байгаа. Тэгээд ахнарынхаа одоо та бүхнийгээ итгэл найдрыг алдахгүй хоошид үргэлжлүүлээд явах болно гэдгээ та бүхний өмнө амлаж байна. Баярлалаа. Саранхуу театрын сайхан цэлгэр танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт үзэгчид сайн шандчуу та хүний нэршийн төмөн амгалаг айлтгая. За сая та бүхний өмнө манай Дорногов аймгийн соёлын нэртэй зүтгэгчнүүд гарч ирж өгүүллээ. Дорногов аймгийн Ахмадын хорооны дарга Ичээ Хорлогой бас манай соёлын салбарын ахмад зүтгэгчнүүдийн нэг алдартай бөмбөрчин ударист Будгой бас манай соёлын тэргүүний ажилтны соёлын салбарын бас том зүтгэлтний нэг хөгжмийн зохиолч Гамбалд бас манай соёлын салбарын
жоохон хөтгөж өөргөө нэрлэлээ. Ахмад талдаа явж байгаа. Гэхдээ мөнгөн хар шамтгийн хажууд бол залуу хүү юм аа. Ингээд 3 том зүтгэлтэндээ баярын мэнд хүргэж энэ удаагийн тоглолтыг нээж өгсөнд талархлаа илэрхийлье. 50 жилийн түүхтэй мөнгө хар шамтлагийн намтрыг сая ярьлаа. Хөгжмийн 7 эх шиг гэдэг сайхан нэртэй тоглолтыг та бүхэндээ толилуулах гэж байгаа юм байна. Үнэхээр энэ барилгын клубын одод болсон энэ олон хөгжимчид өнөөдөр мөнгөн хар шамтлаг 4 дахь үе үзэж байгаа юм байна. Миний хувьд бол 1980-ад оныг л сайн мэдж байна. Тэр үед тоглож байсан манай Галбаатар Бихбат гэдэг юм ингээд олон залуучууд тэр үеийн энэ мөнгөн хар шамтлагийнхаа дараагийн үед нь уламжлуулаад ингээд явж байна. Төрөөхөн би өөрийнхөө хөрш Төмөрбаатар гойтой хууч өгөхөд 68 онд тэр цоо энэ будгай гэдэг эдгээр нийлээд банс хөрөөдөөд хиймэл тийм гитар хийгээд тоглож ирсэн байна. 68 он гэдэг баг энэ ч 60 70 жилийн өмнөх шухуу юм ярьж штэ. Тэгээд ингээд бодохоор энэ мөнгө харш ямар ч урт настай энэ улсууд ямар сайхан хойшвэ бэлдсэн юм бэ гэж ингэж бодохоор сэтгэлд их сайхан байна. Мөнгө хар шамтлаг бол орон говчуудын жинхэнэ ялангуяа залуучуудын социализмын үеийн хэлээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тусалдаг байсан тийм хамтлагуудын нэг л дээ. Энэ хамтлагийн бүжгэн дээр би их нэртэйг танилцж байсан. Ингээ бодохоор түүнээс 40 жил өнгөрцөн байна. Тэгээ манай авга бүжгэнд очиагүй дээ. Намайг таньдаг охинтойгоо нэг орос дэлгүүр оруулж өгөөч гэж намайг гуйх гэдэг тэр охин маань давуулаад ирсэн байлээ. Тэгээд замдаа танилцаа тэгээд нэг бүлсэн чи 40 жил өнгөрчжээ гэж бодоход их сайхан байна. Тэгээд буянтай хамтлаг юм байна. Тэгээ намайг энэ тоглолтыг чинь нэг өдөөд зарлаад явуулаад өгөөч гэсэн. Яагаад гэвэл би бас барилгачин хүн. Барилгын цэрэгт 10 жил алба хаасан. Энэ сан шандын 1 2 3 дугаар 58-ыг барилдсан. Нэг нөхөр намайг чи юм уу чин саяхан шаварчин байсан биз дээ гэж хэлээ. Тэр над хамаагүй яагаад гэвэл тэр байшинд тэр хүн амьдарч байгаа. Ингээд болохоор барилгачин хүний алдар, барилгачин хүний авиас билег гэдэг агуу юм аа. Энэ хүмүүс хатуу хүнд ажлын завж хилээгөөрөө урлаг уран сайханд өөрсдийгөө зориулж үнэхээр дорн говьчуудыг, сайн шандчуудыг соён гэгэрүүлэхийн төлөө өөрийнхөө залуунаас авиас билгээ зориулсан байна. Үүний төлөө бүгдээрээ энэ бүх хүмүүст баяр хүргье. За ингээд тоглолтод бид төрийн шагнал дурлалын гавь сэтгэлтэн чойдгийн хөгжим Огтын бүжиг, Монгол улсын гавь жигччин Гасанбатын аялгау мөрөөдөл, за мөн Монгол улсын гавь жигччин Болоожийн үгээ барилгачдын алдар хэмээх 3 бүтээлийг сонсгоно. За Гасанбатын аялгау мөрөөдөл дуугаарс энэ мөнгө хар шамтлагийн Ахмад итгэгтнүүдийн нэг санагийн долгор дууж та бүхэнд үзүүлнэ. Ингээд та бүхнийг тоглолтоо тоглон сууж таалан болгохыг урьж байна.
За долгорвоодаа баяр хүргэе. Яагачгүй байна оо. Яагачгүй байна. Жижиг сажиг алдааг бол өршөөх юм байгаа үстэй. Анхны мөнгө аяш хамтлаг нэг номерын хамтлагийн дуучин шүү дээ. За ингээд манай дараачийн бүтээл бол Монгол Улсын гавьж өгсөн Болоожийн үг ая барилгачдын алдар Ганбаатрын үг ая Болоожийн ая сайхан хорвоо гэсэн бүтээлээр манай мөнгөн арш 3 хамтлагийнхан аядуугаар өгөх гэж байна. Хүлээн авах нь. Нэг. Алтнарнаар шүргээ амар тань давханэгцээ ариун хүслийн заяаг дуудаа айргийн жаргал дэшгээ мөнгө сарны туяан гэрэлтэй миний хотын нэгнэхээсээ магнатны сэтгэл байсаа мамаа юм бэлч дантартай Чудэн сумбрастар Урин цогмон гэрэл цасасаа Үлси сайхан заяаны идэ Уин баримч дамтартай Мөнгө сарны туяан гэрэлтэй Миний хотын эгнэхээсээ Магнатны сэтгэл байсаа Мамаа уин баримч дамтартай Мөрөндөр хот наалаач Сэдийн усан зам сүлжсээ Сэцгийн нэгдэн дөн хослоод Сэдийн өдгийг
гоёлоор чимсээ мөнгөн сарны туяан гэрэлтэй миний хотын эглэтэсээ магнетины сэтгэл байсаа намайг химэлч даалтартай мөнгөн сарны туяан гэрэлтэй миний хотын эглэтэсээ магнетины сэтгэл байсаа намайг химэлч даалтартай Түмэнгөр цэцгэс авлаа Тундраг усан голод няравсан Нарлаг хорвоо байсан шигээ Намун барал нүтнэ тодорноо Хайрт минь чи хорвоо хараач хамгийн сайхан цэцгийг талаарай хангалуучлан улам чимээ хайрт минь чиний дугаан дуулаарай Мөнгөн цэцгэс авлаа Ойхон цаахаар эрвэхэ нагсаа Сэдмиг тэнгэр мөрман төлдөө Эндэж хи юутай сайхан дээ Хайртан чи хорвоо хараач хамгийн сайхан цэцгийг талаарай хангалуучлан улам чимээ хайртан чиний дугаан дуулаарай Шожириксээ Тундаг усан голод ярансан Нардаг хорвоо байсан шигээ Намун баран нүтлэн тодорлоо Хайртан чи хорвоо хараач хамгийн сайхан цэцгийг талаарай хангалуучлан улам чимээ хайртан чиний дугаан дуулаарай хайртан чи хорвоо
сайхан цэцгийг та дараа хангалашлан улаан чимээ хайртан чимээ дууган дуулаарай Монгол улсын урлагийн гавьяасгтэн Баатар сүрэнгийн хөгжим Долоон бурхан мөнгөн харш 2 хамтлаг. Байна уу? Мөнгөн харш 2 хамтлаг та бүхэнд 70-80-аад оны нийтийн бүжгийн нэг юм содон аялалгүй та бүхэн тоглож үзүүллээ. Одоо манай Бодгой 83 тай гэж байгаа юм. Би Батбаатаргой нэрийг юу гэж асуусангүй. Манай Нямсүрэн бас надаас 5 ахыг гэж бодоход бас нас мэдээ явсан болтой юм аа. Ингээд тэр нь одоо хамаа алга хамгийн гол нь энэ тоглолтод хүрэлцсэн гэж оролцож байгаа нь чухал байна. Үнэхээр гайхалтай. Тэгээд энэ хамтлагийн анхны гитарыг, цахилгаан гитарыг гар аргаар үйлдвэрлэж ирсэн хүнийг одоо та бүхний өмнө уурах гэж байна. Түрүү их сони юм ярьсан. Нөгөө мод банз хөрөөдөөд зүгс нимат гэдэг зүгс мат гэж яриад тийм аялгаа өөрчилдөг тийм өөрийн гараар ороогоод нөгөө банзаа будаад шудаа одоо гоёод тэгээд гитар хийж ирсэн байна. Тэр цоо гэдэг хүн аккордеон гэдэг хөгжмөр аргон хөгжим хийж ирсэн байна. Будгой юм үхрийн арьс гэдэг юуны арьсыг ингэж тойруулж модонд зис утсаар ингэж одоо бэхлээд удаар ямар ч педал гişгүүр байхгүй удаар хийж ирсэн байна. Ингээ бодохоор энэ хүмүүсийн залуу наснд одоо энэ тэр үеийн ган нэвийн хамтлагаас эхэлсэн энэ хамтлагуудын түүх намтар их сонирхолтой ярих дурсах юм ихтэй байна. Тэгээд тэр гитар үйлдвэрлэж ирсэн гол хүний нэг одоо бидний дунд бол одоо дорн говьчдын дунд Элвчин Төмөрбаатар гэж алдарсан Төмөрбаатар гогоо тайсан өрья. 1968 оны үеийн дурсамжийг ярьсан. Элвчин Төмөрбаатар.
За та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Яг залуу зандан байхад одоо бууд манай нэг найз цоо гэж хэлсэн. Одоо нас орсон л да. Би тэд анх удаа тэр цахилгаан гитар гэдгийг хийж шөнийн 3 цаг хүртэл үйлдвэрчний одоо хорон даргийнхаа өрөөнд ингээд суудаг байлаа. Тэр үед их сонирхолтой байж. Энэ гисээр байгаа энэ цахилгаан хөгжим гэдгийг соёлын ордонд цахилгаан хөгжим ирээг байхад анх удаа барилга угсралтын контор цахилгаан хөгжмийг анх хийж бүтээж өөрснөө тоглож ирсэн юм. За. За сайхан дурсамжийн эзэн Төмөр Баатаргай энэ идэвчин Төмөр Баатаргайг би одоо гайхаад идэв. Манай хамар ашааны хүн шүү дээ. Ингээд залуугаараа байгаад. Дээрээс нь энэ одоо урлаг соёлын ажилд насаараа зүтгэсэн. Тааш одоо нөгөө стамста гэдэг тэмдгийг авсан биз дээ гэсэн чинь үгүй гэдэг чинь. Би ард түмнийхээ дунд л ингээд идэвчин нэрээр алдарсан хүн байгаа гэдэг. Энэ соёл урлагийн газрынхан хүн амтан байвал бас энэ одоо дахиж тийм эдийн үзүүлдэг энэ дорн говь төрөх юм уу ч юм уу бас юм гэдэг бас учиртай шүү. Тийм учраас Төмөр Баатаргайдаа та бүхэн цааш нь дэмжиж бас ингэр мэгрийн цоолготод тусны мөр болоосай гэж бодож байна. За ингээд идэвчнээ өрья тайснаа.
За Идэвчин Төмөрбаатар. Төмөрбаатаргаа та гараад ирдээ нэг асууя. Жишээ нь одоо энэ залуучууд нэг 13 гэж тоглоом их тоглодог болсон байна. Дээр үед муу шиг тоглодог байсан. Дураагч тоглодог. Тэгээд тантай тоглол ер нь яг бол Яаж ч мэдэн шүү дээ. Аймэр юм аа. За баяр хүргэе. Төмөрбаатаргаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Үнэхээр гайхамшигтэй. Ил бүханы гайхамшиг гэдгийг бас үзүүлжил явна. За ингээд манай дараачийн бүтээл бол Монгол ардын 2 дууны найруулга байгаа. Ингээд мөнгөн харш хамтлага дахин дайснаа урьж байна.
Шведийн алдарт Европ хамтлагийн сүүлчийн тоолол аялгау. Лотоерийн уг Амрбаатарын ая Шилийн богд мөнгөн харш 4 хамтлаг тайсан орж байна. Монгол арш 4 хамтлаг. Лотоерийн шүлэг Амрбаатарын аялгау Шилийн богд Монгол арш 4 хамтлаг. Java John Shigen, Irim Gingo, Shitty Bodo.
жагаа дуушиг аргамаагүй шидэм болдог. Сүнэ жаваа чошигээ эрэмгийн ууч шидэм болдог. Сүнэ жагаа дуушиг аргамаагүй шидэм болдог. Сүнэ жаваа чошигээ эрэмгийн ууч шидэм болдог. Шидэм болдог. Ашнабүрний натан түрэ тамхтая. Аргасан сэрсийн тамхтая. Ико пандайны гараад амут бардо. Энийг яванаас нэмэн хэмэр тунтатай. Сүнэ жагаа дуушиг аргамаагүй шидэм болдог. Сүнэ жагаа чошигээ эрэмгийн ууч шидэм болдог. Сүнэ жагаа дуушиг аргамаагүй шидэм болдог. Сүнэ жагаа чошигээ эрэмгийн ууч шидэм болдог. Шидэм болдог. Шидэм болдог. За баяр хүргэе мөнгө харш дөрөв. Манай хөгжмийн зохиолч Ган болдын одоо мөнгө харш хамтлагийн өргөмжлөл болсон 4 дахь хамтлаг гэх юм уу? Ийм олон хүүхдүүд бүрдсэн авьяастай хүүхдүүд ингээд тав хүнд дуулж үзүүлээ. Дахин нэг баяр хүргүүл яах вэ? За. Ингээд мөнгө харш бол ингээд төгсгөл гэж байхгүй үргэлжлээд явах юм байна. Энэ хүүхдүүдийн дараа мөнгө харш 5 гэлэгээл явах л баг. Тэгээд энэ 50 жилийн өмнө байгуулагдсан мөнгө харш хамтлагаар дахин тайзнаа урьж байна. Монгол ардын дуу хүрэн хаалгатай дэлгүүр. За баярлалаа. За нэрээ бас л нэг алга ташаад өгөөш гэж гуйхааргүй сайхан байгаа үсттэй. Тэгээд энэ дурсамжийг бүтээж байгаа энэ манай ах нар, энэ эгч нар бол дорн говчуудын авьяасыг төмөн олондоо түгээн дэлгэрүүлж тэр социализмын гэж бидний нэрлэдэг тэр цаг үед бас гэрлэгээ нь болж явсан ийм сайхан хүмүүс шүү. Тэгээд тэдгээр гишүүдийн нэг манай энэ мөнгөн цэцэгч маань цогтын шүлэг даваагийн батагийн аялгаа өртөө хүн жаргалтай юм их сайхан дуулна. Иш цогт гэдэг яруу найрагч бол Горькийн сургууль анхлан төгсөгчдийн нэг тийм мундаг сайхан яруу найрагч ах байсан юм аа. Би ихд ойр дотно байсан болохоор сайн мэдж байна. Тэгэд энэ дуу дуулахаар манай мөнгөн цэцэгч гарч ирсэн байгаа. Мөн дараачийн төрсөн нутгийн бураа юм их сайхан дуг манай төрөн илвчний туслах хийжсэн самаа маань дуулах юм аа. Ингээд 2 уран бүтээлчээ тайснаа өрье.
хоёроо үнэтгэлийн байхсан тохож инэхээ абхүүрээ хомтигрихээ хоёртны захадара тоята Tormurхан хатахараа тонгохон суугаа төгөргөлүудээ хөөхүүрээ шүтэн даргадахараа ухтан томхоо татастатхоо Duraharaha Torna kumajisa Irhitine Irhirkinguhurine Irhidihige Aydrugatna dahara За манай мөнгөн цэгч бол Эрдэнэ тод Улаан толгой гэдэг газраас хүрэлсэн гэрчийн тоглолтод оролцож байгаа юм байна. 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 Нэг хоёр. За бидүүдийн тоглолтод төрөлцсөн гэсэн та бүхэндээ энэ ураа мэндийг дэвшүүлье. Engelum
된다. 옷에 띄어와 애지게 벗어들게 오르다 도르소 어떻게 바라네 국민은 얼어도 벗기만 하고 도르소 어떻게 바라네 국민은 얼어도 벗기만 하고 За баярлалаа. Бямд улмын үг Галбаатарын ая Дэлгэр Монгол. Инх тайвны үг Галбаатарын ая Мөнгөн харш. Мөнгөн харш 3 хамтлаг. Нэг. Хүүхдийн гэртээ баярлаа Марвн шиг одэрхэстэй баярлаа Мандаж туарах нарандаа баярлаа Манхайн гэртэх сарандаа баярлаа Тинумодон их орондон баярлаа Тэнгэрдэх өвдөдөстэн баярлаа Голморондон баярлаа Оюнготортын дондан баярлаа Дэлхий ертөнцийн амар бай Дэлгэр Монголд минь амгалан бай Агаанус минь цэнгэг бай Ардолон минь жаргалтай бай Үсгийн тулд байгальдан баярлаа Монголдох цэцгэлтэй баярлаа
Үлэмжийн чанар дуугараа махарлаа Оюнгар туртын дундаан баярлаа Дэлхий ертөнцийн минь амар бай Бидгээр Монгол минь амгалан бай Агаар усны цэнгэг бай Ард олон минь жаргалтай бай Дэлхий ертөнцийн минь амар бай Бидгээр Монгол минь амгалан бай Агаар усны цэнгэг бай Ард олон минь жаргалтай бай Ард олон минь жаргалтай бай Чихүүд би талбаа Аттан гартай барьдаг чи Агуулгийн тайзан дээр Уянгат хоолойтой дучи Ажил амьдралын туршлагатай Агуу бүтээч хүмүүсээ Айзен хөгжмийн аюулгүй Айгуудын тоглох залуусаа Мөнгөн хашин аюулгүй Мөрөний рүүгэн бүжгэцгээ Мөрөгийн цагаан харшаа Мөнхөрч бид ууралцгай Мөнгөн хашин аюулгүй Мөрөний рүүгэн бүжгэцгээ Мөрөгийн цагаан харшаа Мөнхөрч бид ууралцгай Өндөр сайхан барилгын Өрчөксөж босгоно Өргөний хайба Өрнөд хөгжүүл явна Ажил амьдралын туршлагатай Агуу бүтээч хүмүүсээ Айзен хөгжмийн аюулгүй Аюулгүйн тоглох залуусаа Мөнгө хашин аюулгүй Мөрөний дүүлэн бүжгэцгээ Мөрөгийн цагаан харшаа Өнхөж бид ууралцгаа Мөнгө хашин аюулгүй Мөрөний дүүлэн бүжгэцгээ Мөрөгийн цагаан харшаа Өнхөж бид ууралцгаа Ачилан дулаанба Аттан гартай барьдаг чи Агуулгийн тайзан дээр Уянгат хоолойтой дучи Ажил амьдралын туршлагатай Агуу бүтээч хүмүүсээ Айзен хөгжмийн аюулгүй Аюулгүйн тоглох залуусаа Мөнгө хашин аюулгүй Мөрөний рүүгэн бүжгэцгээ Мөрөгийн цагаан харшаа Өнхөж бид ууралцгаа Мөнгө хашин аюулгүй
мөрний дүлэн бүжгэлцгээ нүдийн цагаан харшаа өгч бид уурцгаая нүдийн цагаан харшаа өгч бид уурцгаая Дуучин Өгжимчин Галбаатар. Би энэ Галбаатарыг ухамсарт амьдралаа эстрадын урлаг зориулахад гэрээсээ гитар өрөөд гараа явсан байх гэж боддгийг түүний би анх танилцсанаас хойш 40 жил өнгөрсөн байг бодоход одоо энэ дуртай юмдаа бүх амьдралаа зориулж юм уран бүтээлч шүү гадаада уран бүтээлийн амжилт төсөй хоёр сайхан дууны аяыг зохиосон байна. Гэхдээ тэр сүүлийн тэр дуу мөнгө харшидаг дуугийн энэ барилгын усралтын конторын гэж байсан дарга байсан уу инженер байсан уу ингээтэй үг нь үтсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дарга сэргүүд нь бас энэ мөнгө харш хамтлагийг хэд дэмждэг байсан юм байна. Тэгээд тэр үе үеийн дарга нарт нь бас баяр хүргэе. За манай дараачийн уран бүтээл урлагийн лоо сэтгэлтэн Баатар Сүхийн аялгууд золбот залуусан аяага мөнгөн харш 2 хамтлаг. Монгол улсын төрийн сойрголт яруу найрагч Эренчний Чойны Мингүгэй дуугийн минь чи дуулаарай. Мөнгө харш хамтлагийн гишүүн дуучин Юмжир дулам.
양나게 덮어 따스산다 우리는 쇼노 주디데스테 야와디레 게센데 우리는 차가 데키데스테 기도로서 소망에 이게 나 하림 모르요 나사나 도르시 아무라게메 나트 파가 우치마 하와거위요 사마다라 이래래 독이민치 도나라 도나 사마다라 이래래 За Юмжир тулам ихтэй баярлалаа. Залуудаж бас цангинуулж явсан байхаа. Дуучин Юмжир тулам. За. Басад ингээд урлаг уран сайхан насаараа зүтгээд дуул шуурдаад хүмүүсийг баясгаад явсан. Тэгээ урлаг соёдын ерөөсө шагнал магад авч байгаа гэх юм. Яг хүчи орлоо дарга. Айгуу сонин. Одоо энэ 50 жилийн төвхтийн хамтлагийн дуучин хүн байна шүү дээ. Тэгэхээр ингээ бодохоор бидний урд ах эгч нар, ахмадууд маань ямархан эр зөрөгтэй үнэнч шудраг энэ үйл хэрэгтэй үнэнч байсан бэ гэж бодохоор нэхэр бахархал сэтгэл төрж байна. За дахиулах шинжтэй. Сэтгэлийн дуу.
Өөдөө урсан нөхөө мөнгөдөө сайхан За баярлалаа. За 50 жилийн төвхтэй мөнгө хар шамтлагийн маань одоо 3 дахь үеийнхэн та бүхэнд одоо Инкваторын үгэй үлэг гөрвөл Ян Фрэнклийн хөгжим барилшгүй шавж киноны хөгжим за мөнгө харш дөрөв хамтлаг мөнгө толгын гамболдын аялгуу мөнгөн хар шимэх бүтээлээрээ аядууны цэнхэр хадаг өргөнөө ингээд уран бүтээлчтэй дахин тайснаа урьж байна. Нэг
Бидний тулаан гэж манай дэлхийг дулаалж байна. Маргааш тэний юроо мөнгө хатсан боолж байна. Уй дутасро удаас лайхуутай би Ölümün tadı sarıp ben bugün önünde Bu kaçır doğanmış ben Anmıştı aklın gitmem Aşkın doğru gitmemiş ben Bırakın da aç desek Bu kaçır uçuş ben Uy dutazro Uçuştasın ayıklıkta bir Ölümün tadı sarıp ben bugün önünde Munggu kaçır puçuş ben Aşık olsun teknik dinledin Ağın içini sonsuz ben Kalbim uğraştık basa Munggu kaçır puç ben Uy dutazro Uçuştasın ayıklıkta bir Ölümün tadı sarıp ben bugün önünde Munggu kaçır puç ben Doğan doluş ben Puç ben Puçman doluş ben За эд дуугаан дуу чөлжмөн дуудаж байгаа мөнгө арш 4 хамтлаг гамбол багштай. За тэгээд энэ удаагийн тоглолтод төрөлдсөн гэрж уран бүтээлээ тагуун танилцуулсан ахмад дуудаан одоо энэ түүхийг бүтээсэн хүмүүсийг тайзнаа би дуудан алдаршуулъя гэж бодож байна. За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан эдүгээ 83 настай гэж өөрийгөө нэрлэдэг байгаа 63 тэйж байж магадгүй цэрэн дөржийн бод За бодгоо тийш. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан соол гитарист Хоохон Батбаатар. За манай анхдагчид Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Даралт хөгжим Жамсрын живийн Нямсрын энэ Нямсрын 72 онд 7 дугаар ангийн хүүхдийн хамтлагтай холбогдсон гэж байгаа. Өөрийнх нь ярьснаар Нямсрын. За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан санаагийн мөнгөнц. За холын Эрдэнэт одоос Улаан толгой гэдэг сангийн аж ахуй байсан тэр үеэс газраас үргэлжлсэн гэж тоглолтод оролцож байна. За мөн яг үнэ би ч бас настай улсуудын нэг шүү. За ингээд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Гамболд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Идэвчин Сонмын Төмөрбаатар За дуучин Юмжир Дулам манай Ахмад Ардын авьяастан Ахмад Ардын авьяастан Хамсрын Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Аригл гитарист Баттар За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжимчин саксофонч Дугарсрын За Ахмад Уран сайханч Долгор манай тоглолтын салхийг агалсан дуучин эгч маань гарч ирлээ. За энэ хүмүүс өнөөдрийн энэ тоглолтыг бүтээж 50 жилийнхээ намдар тугийг та бүхэнд хүргэлээ. Тэгээд энэ будгай бол яг 50 жилийн
бөмбөр тоглосон байна. Тэгээд энэ мөнгөн харш хамтлагийг дараачийн уран бүтээлч Гамболтой хүлээлгэж өгч байгаа юм байна. Ингээд нийт уран бүтээлчтэй эргүүлэх аз жаргал уртнаас хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За тэгээ энэ тоглолтын төгсгөлийг хөгжмийн зохиолч Гамболдын ая миний сайн шин дуугаар өндөрлөж байна. Мөнгөн харш хамтлаг. Зүсрэх намуухан бороо Учир солонгох миний сайн шандаа Сажхин дэрэгцэх навцын шинээ Гэрүүн олох миний сайн шандаа Учран зүрүүгүй харин боцоо Залуусны авсан миний сайн шандаа Үлгэрийн хишигээ дорны Сэгэнэ багсан миний сайн шандаа Шигтнүтлэ харгон өмсөдөө Сэтгэлдингээ даруухан чиний Цагаашны тулгаяа Санаага цэрэнтэй дуудам дуудаа Санаага цэрэнтэй дуудам Жаргалтай зүудэн хоргодон саацаа Масны уяа миний сайн шандаа Замын ясаас увийг сэрхээ Ичишиг ухтах миний сайн шандаа Экшихтнүтлэ харгон Сэтгэлингээ даруухан чиний Цагаашны тулгаяа Санаага цэрэнтэй дуудам дуудаа Санаага цэрэнтэй дуудам дуудаа Экшихтнүтлэ харгон Сэтгэлингээ даруухан чиний Цагаашны тулгаяа Санаага цэрэнтэй дуудам дуудаа Санаага цэрэнтэй дуудам дуудаа
За манай тоглолтыг хүрэлцэн ирж манай уран бүтээлчдийг хүндэтгэн ирж өөрсдийгөө хүндэтгэн ирж оролцсон үзсэн та бүхэндээ баярлалаа. Манай тоглолт ингээд өндөрлөж байна. Дахин уулзахын өрөө тавья. За, Барилга конторын анхны дарга нарын нэг Монгол улсын ард түмний гавьяат барилгачийн мөнгө тогоогыг тайснаа өрье. Өөрийнхөө сэтгэлийн үгийг гэж бэлэг сэвтээ гардуулах юм байна. Энэ сайхан тоглолтыг үзсэн тойрыг баярлж байна. Энэ миний ажилд амьдарч байсан Алтан говь нутгийн маань та бүхэнтэйгээ өнөөдөр нүүр учран энэ сайхан тоглолтыг үзсэндээ тойрыг баярлж байна. Тэгээд Хувьсгалын хөдөлгөөний нутаг Сэлэгбичүүд болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны нэрийн өмнөөс та бүхэндээ эрүүлэн энэ хороогийн хамгийн сайхан бүхнийг өсөн өрөөж мэдчилье. Манай Монголын барилгачдын нэгдсэн холбооны энэ 9-р хурлын шийдвэрээр энэ мөнгөн хар хамтлагийн хамт олонд манай Монголын барилгачдын холбооны хүндэт өргөмжлөлийг үүр талгалуулахаар шийдвэрлсэн юм аа. Тэгээд энэ Монголын барилгачдын холбооны хүндэт өргөмжлөлийг хамтлагийн ахлагч нөхөр бодод гарлуулж өгье. Хамтлагийн ахлагч бод. За, хамтлагийн ахлагч бод. Барилга конторын дарга байсан манай Ахмад барилгачийн мөнгө тогоог. Барилгачдын холбооны 9-р хурал болон Монгол Улсын барилгын нэгдсэн холбооны ерөнхийлөгч нөхөр Ч. Наранбаатарын зарилгаар манай энэ хамтлагийн 3 Ахмад барилгачин Ахмад уран сайхан 3 хүнийг Монгол Улсын авраг барилгачин цол тэмдгээр шагнасан. Энэ хамтлагийг олон жил удирдах байгаа. Энэ хамтлагийн урлагийг хөгжүүл энэ аймгийнхаа их олон сум газрыг барилгачуул хөөсөж багтан амжилт гаргаж зориг тэмцээн дүүрэн ажилласан хүн бол нөхөр бод байгаа. Бид энэ Дорнов аймгийн барилгачдын хөгжүүл Хонторын барилгын барилтаа манай мөнгөн хар хамтлагийн хамт олон барилгын суурийн газрыг ухаж ирсэн. Энэ барилгыг заавал энэ ондон багтаан барьж энэ шинжлэлийн тэмдэглэнэ гэж сайд даргынхтай хүртэл урилга тарааж хэлсэн зорилгонд хүрч ирсэн юм аа. Энэ нөхөр бодолтой энэ лагтай гаргуулъя. За, хамтлагийн ахлагч инженер механикч бод За мөн авраг барилгачин цол тэмдгээр
манай Ахмад уран бүтээлч барилгын салбарын нэртэй ажилтан дорн говьчийн тойн донд элвчин хэмээн алдарсан Сонмын Төмөр Баатарга шагналсан байна. Сонмын Төмөр Баатаргыг дайснаа урьж байна. Монгол барилгачдын холбооны аварга барилгачдын цол тэмдэг. За дараагийн аварга барилгачдын цол тэмдгээр Ахмад уран бүтээлч Сангийн Долгор шагналсан байна. За тэнийг дайснаа. Сангийн Долгор барилгачин уран сайханд Долгорыг омон Монгол улсын аварга барилгачдын цол тэмдгээр жагнасан. За энэ хооронд намжуулаад манай мөнгө харж дөрөв хамтлагийн эцэг эхчүүд бас мөнгө харж дөрөв хамтлагийнхаа хүүхдүүд багчуудынхаа өмнөөс 50 жилийн хойд тэмдэглэж байгаа Ахмад мөнгө харжийнхаа дурсгалын бяцхан гэлийг хардуулах гэж байгаамаа. За манай хэдэж яв. Нормалын барилгын байгууллага барилгачд маань урлаг уран сайхан спортоор аймаг улстан тэргүүн зэрэг ажилладаг байсан манай барилгач улсын нацгийн онцлог улсын нацгийн хавжуу аймагын харсан Цогбаатар хатар гээд олон сайхан бохчууд олон одоо хөл бөмбөг гар бөмбөгийн аваргууд мөн дээр нь одоо урлаг уран сайхны энэ мөнгөн харж хамтлаг энэ хамтлагийн дуучид одоо Цогбаатар хэн мототой гэх мэт энэ олон улсууд байсан юм аа. Тэгээ энэ олон нөхдүүдийн алтай тэмдэг манай аварга барилга манай Ахмад Цогбаатараас юу яасан шүү хүнд төлөвлөлт явуулсан. Бодгоо. Мөнгө чиг. Мөнгө. Тэгээд 25 он одоо манай барилгын дотроос манай барилгын жолооч идэв цогоо Монгол улсын тээвэрчин гавьяа тээвэрчин боллоо. Мөн өнөөдөр Монгол улсын аварга барилгын 3 төрлөө энэ нөхдүүд маань ирэх онд одоо их барилгын 100 жил дорн говийн барилгын үүс байгуулсан 64 жил яваа болно. Энэ бүх ойнуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж ажиргалтай сайхан амьдарч байгаарай гэж та бүхэндээ хүсье өрөөё. Алло.
манай залгамж үе бидний дараагийн мөнгөн аршин хамтлагийнхаа хүмүүстүүдэнд манай мөнгөн аршин хөгжимчид бас өшөө хүлээлэг үлдсэн хүмүүстүүдэнд тарааж өгье. За Ахмад мөнгө аршаас ирээдүйн залуу үеийн мөнгө арш дөрөвтөн дурсгалын зүйл гардуулж байна. Манай мөнгө арш 50 жилийн хугацаанд ийм олон хамтлаг төрүүлээд одоо хамгийн залуу хамтлаг энэ 15 настай хүүхэд байна шүү дээ. Хой төгөлж байна манайхаа. За манай тоглолтыг тогтоох бидний тоглолтыг хэмжүүлсэн таавал баярлалаа. Та нарын урт удаанаас эрүүлийн байж юу сансан юусэн дандаа мэдэж байх туйг та бүхэнд би өрөөё. Баярлалаа. За одоо